Тэгээ нэг шүлэг хэлцэл олны дунд нүүрэмгий, октын дунд ичимхий. Миний гэсэн нэртэй мишгийн лавг сүрэн гэдэг тийм гоё яриатай байла. Уулын саяныхсын нөгөө эсрэгээр авахгүй. Октын дунд нүүрэмгий, олны дунд ичимхий гэдэг. Миний гэсэн нэртэй мишгийн лавг сүрэн гэж. Тэгээд гоё нэртэй байгаа шүү. За намайг Мага гэдэг product commercial гэрэл зургаар ерөнхийдөө дагнадаг гэрэл зурагчин байгаа. Одоо бол Сүдэр агентлагийн production бага хариуцаад ерөнхийдөө ажилладаг. Тэгээд одоо 10 сарын 10-нд өвгийнхөө үзэсгэлэн үнэн гэдэг нэртэйгээр хийх чаа. Үндэсний музейд. Тэгээ үзэсгэлэнгийн ажлууд яваад ер нь ах нартайгаа нийлээд хамт ажиллаж исэн хүмүүс шав нартай нийлээд ажлынхантайгаа нийлээд үзэсгэлэнгийн ажилдаа эд дундаа ороод явж байна да. Яг уу гэрэл зурагчин гэдгийг мэддэг мөртлөө зурчин л бодоод байгаа шүү дээ. Тэгээд юу гэдгийг нь бол ойлгодгүй байсан байхгүй. Нэг тийм ач холбогдолч угаасаа тэгэл өвгөө ажилчтэй. Тэгээд бага бахт бол 16 дор цэцэрлэгт явдаг байсан байхгүй. Бид дүүнэртэй бүгдээр явдаг. Тэгээ өвөө бол ажиллаа дараал авдаг. Тэг багшийн дэдийн тэнцээ лаборатори гэл гэрэл зургийн газар байсан юм шүү. Тэнцээ найзуудаараа дайрж майраал зураг мөрөг үзэж хальт тэнцээ нэг хангаут хийжэл цаашаа сансарлаа явдаг гэсэн юм. Тэгээд энэ ямар сонин газар вэ гэж байж байгаа л тэгээд жоохон том болж исэн чинь сургуульд орцоос чинь сансрын нислэгийн нэг ойн үзлэн болоод IT парк дээр лөө ирсэн кад дээр болоод тэгэхэд очиж үзсэн чинь нөгөө сансрын нисгэгчд нь манай өвөг таниал тэ өвөгийн найз тэгэл нөө гой зургууд авсан гэж баяр өгөөл тиймэрхүү үйл явдал болоод зурчин хүн чинь бас айгүй чухал мэрэгжил байна. Сансрын нисгэгчд чинь нөгөө нэг айгүй лагаар хааж байгаа шүү. Нөгөө үед нь болоод та хэд гоё ажилласан шүү. Та хэд ажил сайн байсан, гоё зургууд гарсан гэл айгүй баярлаад тэгэхээр айгүй чухал ажил хийх юм байна да гэж бодчихсон. Тэгээд нэг зураг сонирхгүй байжал ер нь нэг оюутан болоод гэрийн камерыг аваад Instagram бодвол тий Instagram ашиглаж эхлэв. Тэгэд ер нь зураг сонирхдаг болсон юм. Тэгэхдээ өвөө дээр очиж зургуудаа үзүүлдэгс. Өвөө тэгэхэд чинь зураг авах болоод оюутнуудад багш хийдэг, олон сургуулиудад багш хийдэг болсон. Тэгээ би очиод зургуудаа үзүүлээл за энэ яасан байна гэл. Тэгээ энэ зүгээр байна, тэгсэн байна, гэсэн байна. Надад ерөөдөө зааж өгдөг. Тим юм дээр анхаар гэл. Тэгтээ хамгийн сонин нь тэгээд өөрийнх нь зургийг нэг ч хариулаагүй юм байлээ. Байхдаа нэг үзэсгэлэн хийх гэж ярьж ирсэн. Тэр ч одоо хийдаа 13-4 оны ч юм уу. Тэгээд тэрхтээ нөгөө нэг бахан зургууд яалгацсан тэрийг үзүүлсэн чи тэр нь ерөнхийдөө нэг тийм яг өөрийнх нь үндсэн ажлууд байсан байхгүй. Тэр өөрийнх нь үндсэн ажлууд гэхэр чин зэрэг дандаа л одоо хурал цуглаан одоо намын хурлууд тэгээд нөгөө нэг сайд дарга нарын зургууд нэг дандаа нэг тиймэрхүү юмнуудаа ялгцсан байсан. Өөрөө болохоор тэрийг илүү одоо түүхээ аваад үлдсэн үн цэнтэй гэж бодож ирсэн юм уу та. Тэгээд тэр зургуудыг нь үзээд би болоо тэрийг нь бол ерөөсө таалаагүй. Өвөө дими наадах ч одоо ерөөсө зүгээр нь социализмын магтан дуусах тийм зургууд байна. Ер нь бол наадахаар ч бол үзэсгэлэн гэж байхгүй гэдэг чийсэн. Тэгээд яг дараа нь хийн гэж ярьсаар яваа тэгээд 3 сар 2016 онд өөдөлсөн байхгүй. Тэрний 3 сард нь очиж уулзаад надаа 80 жилийн гэрэл зургийн 80 жил яваа болж ирсэн. Тэр үеийн ном гараад тэрэн дээр өөрийнхөө хэсэг дээр гарын үсгээ зураад цаашдын гэрэл зургийн ажилд нь амжилт хүсэн хүмүүсийгээ бичсэн. Тэгээ би ч за баярлалаа номтой болчлоо гэж жагаад ерөнхийдөө 6 сарын 1-нд бухан болсон. Гэхдээ яг шийдээл тэр үед ч тэгээд яг бас одоогийн ажлынхаа хамтрагчтай дөнгөж танилцаад эхэлж исэн байхгүй. Инстамит Улаанбаатараар одоо Макстрим, Боги, Балжмаа гэдэртэй ер нь танилцсан байсан. Тэгээ өвөө өнгөрөөл би за 3 дахь үеийн ер нь гэрэл зурагчин болъё. Чадыг сурыг гээл. Тэгэл яг ихнээс нь сурж эхлээл.
бүтээгийг надад аягүй их юм зааж өгсөн. Тэгэл Төмөрбаатар, Луут гэж бид чи юу хамт зурганд явдаг, хамт суудаг гэсэн баг. Тэгээ нэгнээсээ юм сураал, интернетээс юм сураал гэл. Тэгж явал ерөнхийдөө зурагчин болсон. Яг тэр үед тэг шийдсэн дөнгөж шийдэл явж байгаа шүү дээ. Тэгэхэд надаа энэ бүх архивуудыг нэмээ Илбэх хоёр ерөнхийдөө өгсөн баг. Бус хүүхдүүд нь за яг чадхаараа Илбэх одоо хариуцаад тэгээд авч юм болоорой гэж Илбэх бас тэр үед айгу завгүй тэгээд за чи зургуудыг үзээд ямар ч бас танилцаад байж. Ер нь яг өөрөө яг нөгөө мэрэгжлийн сургуулийн төгсөөд ирсэн чинь хадгалалттай ойлгохоор айгу хайцсан сайн. За яг 70-аас 75 6 оны зургууд нь болохоор яг нөгөө нэг ингээд хутганд хадгалчихдаг шүү дээ. Ингээ хуйлаатай. Тэр үед болохоор яг тэгж хадгалж ирсэн юм шиг байна. Тэгсэн мөртлөө одоо бусд хүмүүсээс нэг ялгаатай хүмүүсийн нөгөө тийш нь орооцсон байт юм л. Тэгэхээр зэрэг зурагчин одоо энэ чинь нөгөө хүмүүс нэгдэлтэй байхаараа зэрэг ингээд хатгаараа зэрэг бүр ингээд чивчрээд бүр ингээд бүс шиг болж хатдаг бол нөгөө тийшээ харуулаад тийчээр хамаагүй юу одоо юу гэх юм бүр ингэж нөгөө тийш ингэж бүрийг хийлэгдэх бүр ингээд хомээд идэх юм байна. Тэр нь болохоор яг нэг 70-аад оны ихэнх үеийн хайснууд юм байсан. Бусдуудыг нь болохоор зэрэг яг нөгөө нэг юуныхэн үнэсээ ингэх чинь өөрөөсөө нөгөө нэг дандаа ингэж юу калк хийгээд калкнд хадгалдаг. Тэгээд тэрнээс өөс бүр 80-аад оны сүүлийн үед дандаа ингэж уутлаа болсон. Тийм болохоор зэрэг хадгалтын хувьд болохоор ямар ч асуудал байхгүй. Тэгээд тэрнээс хойш би чи яг цэцлээ нэг жилдээ ганц хоёр гаргаж ирээл нэг хэсэг скан хийгээл тэгэл жаацлуулаад оффисоо чимдэг болоо гэл. Тэгэхдээ бас хүмүүст үзүүлээд юу н яриад саналын асуугаал. Яадаг ч бас нэг үзслэн тэг ном хийндэ гэл зөрчсөн бодцсон байсан. Тэгээ одоо явж байгаа л нэг цаг нь таарж байгаа юм уу? Тэр ажлаа хийх болол аюу баяртай байна. Одоо зургуудыг нь аваад бүгдээр ингээд үзэнгүүт яг нөгөө өөрийнх нь ялгсан зургуудаас бид нар бол тэр болгон энэ үзэлтэд оруулаагүй. Тэгэхээр чин зэрэг яг нэг чинь нэг ер нь хийжсэн ажил нь болохоор үнэн сонины гэрэл зурагчин байсан тухайн үеийн үзэл сурталыг л яг л магтан дуулдаг тийм ажил хийжсэн юм чи. Тэгээ тэр нь илүүтэй нөгөө нэг яг нэг тийм социализмын агуулгатай тэр буучин нийгмийн тухай зургууд байгаа гэдэг. Тэгээ тэрийг нь авахгүй гэж яг өөрийнх нь зүгээр яг өөртөө зориулж авч исэн ч гэдэм юм уу ажиллаа хийх завсар заяагаараа авч исэн тэр чинь нөгөө нэг одоо сонин дээр орохгүй ч гэсэн өөртөө зураг авч үлдэж байгаа ш. Тэр зургуудыг нь илүү дэлхүүн дээр гаргах гэж зорьсон. Тэр нь ч гэсэн яг нэг тухайн үеийн нийгмийн амьдрал хүмүүсийн аж байдлыг яг нэг тийм бодиттой үнээр харуулсан зургууд болж чадсан гэж би бодоод тэр зургуудыг нь илүү сонгосон. Тэг үзлэн дээр бол нэг 52 зураг, 50 зураг одоо яг тоонд гişрэл явж байна. Зургууд бол ерөнхийдөө дэлгэгдэнэ. Энэ болохоор чинь юу вэ гэхээр номны бэлтгэл ажил гэж бид хоёр хараад байгаа юм. Тэгээд нөгөө хальснуудаа татаад сканердаа явж байхдаа ерөнхийдөө уран бүтээлүүдийн дээжүүд гэх юм уу? Лавгахын тухай ярих боломж гарсанд баярлж байна. Би тэгээд энэ зургнууд энэ олон зураг яриул одоо түүхийн яриул эсвэл энэ зургны тухай ингээд лавгахын зургнуудыг эргүүлээд үзэж яхад олон гоё санаанууд олон гоё дурсамжууд сэргэж байна л та. Би ер нь бол 1979 онд Улсын гэрэл зургийн газар гэдэгт сурвалжлагч гэж ажилд орж ирсэн төгсөж ирээд. Тэгэл тэр үед сурвалжлаганд явхад үйл явдлын сурвалжлаганд эхлээл явхад лавгсрынтэй танилцж ирсэн. Нэг өндөр сайхан инээд алдсан хар хүн л шинэ ирсэн хүүхэд ингэвэл ингэдэж шүү гэл их найрсаг тэр үед чинь 70-80-аад оны үед хүмүүс их найрсаг байжээ. Шинээр орж ирж байгаа залуучуудаа их дэмждэг. Тэдэндээ зөвлөдөг. Эний чи ингэж авал зүгээр байдгийг шүү. Эндээс зогсвол зүгээр байдгийг шүү гэл. Тэгэл ордонд орсон хідэн зурган дээр лавгсрангуудад эхлээд танилцж ирсэн. Үнэн сонины сурвалжлагч юм байна. Москвад төгссөн билүү, Ленинградд төгссөн билүү лавгсрын чинь. Тэгэл зөвлөгөөнийг бас харна штэ, сонсон. Тэгжил анх танилцж ирсэн. Лавгах бол битээр үнэн сэн цуг адилж ирсэн. Тэгээд
83 онд намайг бас үнэн сонд ажилд авсан хүн ба. Тэгээ тэрний юу вэ гэхээр би залуучдын үнэн сонд сургууль төгсөж ирчээ залуучдын үнэн сонд ажиллаж байсан чинь чи манай үнэн сонд ирэхгүй гэ. Би тэр яг энэ одоогийн барилгачдын талбайгаас нэгдүгээр дэлгүүр явах гудамж таарад чи тэгээд би чиний зургнуудыг үзээд байгаа чи тэгээд манай сонд ирж ажиллахгүй юм уу? Тэгээд ажиллавал зүгээр байна шүү дээ. Би тэгээд зургнуудаа ирж үзүүлэх үү яах вэ гэж чамайг мэдэн чи зүгээр шууд л хүрээд тэгээд хэлэгчид нартай уулзчих гээ. Тэгээ би шууд үнэн сони нэгдүгээр урлагч хэрэглэгч цэвэрлэг гоо дээр очиж уулзаад 84 онд үнэн сонд ажилд орж ирсэн. Тэгээд лагуу ах тэр 84 оноос хойш үнэн сонд цуг ажилласан. Би тэгээд яг ярианыхаа явдал донд лагуу ахын тухай өөрөө бодож ирсэн, санаж ирсэн. Ажил хийгээд гисэн гэсэн тэр юмнуудаас ганц хоёр юм ярина гэж бодож байна. Эхний зураг гэх юм бол ер нь би өвөгийн зургуудыг нэг 3-4 категорид хуваагаад надад тийг санагддаг байхгүй юу. Үнэн сонины гэрэл зураг, сансрын гэрэл зураг, тэгээд өөртөө авсан гэрэл зураг гэх юм уу те. Тэгээд өөртөө авсан гэдэг нь илүү бас юм байгалийн still life зургууд бас их авсан. Гэхдээ хүмүүс нэг сайн мэддэг юм шиг. Тэгээ нөгөөх нь гэр бүлийн зургууд байдаг байхгүй. Гэр бүлийн зураг бол айгүй их авч ирсэн. Тэгээ тэр дөрвөөс юу н харж байгаа л ярьчих гэж бодсон. Тэгээ гэр бүлийн зургууд гэхээр манай эми чинь хөгжмийн багш хөгжимчин хүн байсан. Тэгээ хоёр эрэгтэй хүүхэд, хоёр эмэгтэй хүүхэдтэй байхгүй. Тэдний гэр бүл. Тэгээ ерөнхийдөө ингээд зураг аваагүй, ажиллаар зураг аваагүй байх үедээ ер нь гэр бүлээ зохиомжлол янз бүрээр л зургийг аваад байдаг. Тэр аз жаргалтай үедээ буулгадаг гэх юм уу. Тэгээ өөрөө нөгөө айгүй хилдэг байсан юм байнга камертай яваад байнга зураг авчиг гэж хэлдэг байсан. Тэгэл яг тэрийгээ өөрөө өндөрлөлтөй байнга хэрэгжүүлдэг. Тийм ер нь тэрэн зүгээр ингээд салахгүй хэсэг нь болцсон юм уу. Одоо ахаар чинь ерөөсөө аав ээж ах эгч нарын ингээд төргөөс нь ахуулаад одоо том болох хүртэл аль үшээ би төрсэн байхад л манай ээжийг надтай аваад байж байгаа хөх. Тэгэхээр ерөөхдөө гэр бүлийн зурганд аягүй их ач холбогдол зөндөө их авсан юм байл. Тэгээ тэр зургуудаас ихэр чи манай эмээч аягүй тийм царилэг аягүй ганган эмхтэй байсан байгаа хөх залуудаа одоо ч тийм л дээ. Тэнгүүд эмээг бол ерөөсөө бүх газар аваачаал модель болвол янз бүрийн хувцастай аягүй гоёор авдаг. Тэр зургууд нь бас их надад таалагдтiin. Одоо манай ээжийг энэ дээр жишээ нь хоёр ахтай нь гурван ингэ халдцлаад авцсан ч гэдэг. Тэр нэг гурван халзан эрэхтэй хөвгт байгаа ч юм шиг тэнгүүд зүгээр хоёр ахын насчаа дахиад хусангуудаа айгүй хөөрхөн зохиомжлоод авцсан. Тэрэндээ хүмүүст айгүй тусаад үлдсэн байт юм байлээ. Тэгээ гэр бүлийн зургнаас гэхээр энэ зураг л заахаар хасплаадаар яг авцсан байгаа байхгүй юу? 6-6-тай. Тэгээ энэ Орос хуурын хашаа юм уу? Хаа нэгтэй хашаа байгаад байгаа. Тэгээд ингээ харахаар эмээ цаана яваад эмээгийн ээж нь буюу манай одоо бураа эмээ яваад. Тэгээ ил байх дүүгээ хөтөлцөн манай ээж тэргэн дээр гэдэг. Тэгээ ингээ холоос харахаар айгуу тийм классик зохиомжтой гэх юм уу тийм төвдөө мөртлөө нэг тал руугаа шахацсан ингээд энэ гайдинг лайнуудтай энэгээр нь боксолцсон. Тэгээ бас тэгшин жоохон далхийн мөртлөө тэгшээ аваад тэгээ авцсан бүх деталууд нь айгуу гоё харагдцсан гэдэг. Нэг үгээрээ гээд өөрт нь тэр үеийн л айгуу гоё санагдсан юм шиг. Тэгээ авцсан юм зураг байдаг. Зүгээр өөрийнх нь их хайртай байсан зураг энийгээ заавал одоо юмд ашиглана гэдэг байсныг зураг гэдэг нь аавын анх чин 61 оны 7 сар 6 сарын санд орсон байсан баха. За тэр нэг өөр дээр нь тодорхой бэйнлээ. Тэр энэ 3 ихэр охины зургийг аваад одоо үнэн санд авахудаа зургийг хэвлүүлсэн тэр үеийн. Тэгэхээр чин зэрэг аав чинь нөгөө 10 жилээ төгсөөд дохоо гэж сэтгүүлч болчих гэсэн одоо ямар ч мэрэгчлээ болно гэсэн нэг тийм ажилжиж сургуульд ордог нэг тийм юу гадсэн шүү дээ. Тэгээд нөгөө үнэн сонинд одоо хянагч гэж
ажил байд юм. Одоо тэр чинь редактор гэхэд бас биш ээ. Үг үсгийн алдаа хянаад байдаг. Тэр чинь нөгөө нэг тухайн үеийн сончин эхлээд бичээч одоо юу гэдэг өөрөө зохиогч нь бичин тэгэнгүүтээ тэрийг бичээч бичснийг хянаад засныгаа буцаагаад дахиад очингууд нөгөө хэвлэх үйлдвэрдэл янатип гээд тугуулган бичиг болгон тугуулган бичгийг чинь буцаагаад нөгөө нэг дарт суулгаж гаргаж ирэн тэр дээр уншилт хийгээд тэг засдаг баг бүр ихээс нь тэгээд олон ингэж дамжлагаар ингэж засдаг болохоор зэрэг дунд нь нөгөө үг үсгийн хянагч нар байдаг. Тэгээд үнэн сонд хянагчаар ажиллаж исэн. Яг тэр үедээ зураг авч энэ яг анхных нь зураг үнэн сонд хэвлэгдэжсэн бэл. Тэгээл ерөнхийдөө зураг нэг авч сонирхож байгаа. Тэгээд нөгөө нэг тэр чин одоо 70-аад юу лээ 60-аад оны сүүлээр яг Москвагийн их сургууль Ломонос университет Москвагийн их сургуульд сэтгүүлч мэргэжлэр гэрэл зургийн сэтгүүлчээр сурсан. Тэгээд энэ зураг болохоор надад айгүй гоё санагддаг нь өөрөө ч гэсэн яг ингээд энэ болохоор хэвлэлд явсан их нь байгаа юм. Одоо хэвлэлд явсан ихээ хайсаар ингээд татаад аваад үлдсэн. Тэгэхээр зэрэг тухайн үед чинь нөгөө хэвлэлийн чанар муу байсан болохоор зэрэг зургийг айгүй яг одоо ийм буулгацсан зурган дээр их засдаг байсан. Бүр ингээд ертүү шигээд бүр тийм засдаг орон тооны зураач хүмүүс ингээд засдаг байсан байхгүй. Яг тэр нь ингээд энэ дээрээ бүр ингээд тэр лентийг одоо үсэндээ одоо лент ч үгдгийн. Тэгээ тэрэн дээр ингээд бүр ингээд юу ингээд зураа хийцэн. Тэгээд энэ болохоор чинь зэрэг ихэр 3 гэсэн. Оч гэрэл, од гэрэл нэг нь хин бэ. Тийм ихэр 3. Тэгээд энэ ч одоо 61 оны онд л нэг 3 4 настай хүүхэд байсан гэхээр чинь зэрэг одоо бол нэг нэлийн 70 гарцсан л хүмүүс байна. Тэгээ 3 яг нэг тийм дугуйтай энэ зургийг анх үе нөгөө нэг харж яхад хиний зураг басан гэдэг. Нөгөө Индрэг Андигийн зураг гэдэг шүү дээ. Хажуудаа ингээд хүрт юутай ээрүүлтэй. Нэг энэ бөөрийнхөд үсний яг нэг тийг санагдаад идэг. Энэ зураг бол одоо Цэдэн бодлогоо Батмунхгой Лувсонгой 3 байна. Та нарт яг ингээд яри ихээр энэ нөгөө хаан чивлэгдээгүй зураг. Тэр үеийн протокол амар хатуу байлаа шүү дээ. Юу гэхээр ийм янз бүрийн байдалд зураг дарахгүй те тийм аль болохоор төв энгийн байдалтай л харуулах байсан гэж бодгоо. Тэгэхээр энэ зураг нууцаар л дарсан зураг л да. Энэ бол одоо тэр үеийнхаар бол папарац гэх юм уу юу гэх юм те. Энэ одоо хааны миний бодлоор бол одоо ийм дээд ракурсаас дээрээс авсныг бодоход тийм нэг хэв шинжтний газар биш вэ? Миний бодлоор бол одоо их тэнгэр эсвэл тэр юуну одоо энэ нөгөө төв шудангийн уртлын байранд уу эсвэл ордон дотор уу гэдгийг би мэдэхгүй. Манай үнэн сонинд бас нэг хаалт авдаг байсан. Миний бодлоор бол үнэн сонины хаалт аппаратыг одоо анх үнэн сонин тэр үед одоо нэвтрүүлж ирсэн Leica хаалт гэдэг гэсэн том үнэн сонинтэй аппаратуудыг одоо үнэн сони том ахмадууд одоо энэ манай лавгаах эднэр л барьж ирсэн л да. Тэгээд би миний бодлоор бол энэ 6-6-гийн кадр бол хаалт кадр байх магадлалтай. Яагаад гэвэл энэ зургийн зуралт энэ төр их гоё юм. Тэгээд нэг гэрэл нь их гоё юм. Тэгээд өнцгөн ч гэсэн гоё энэ нэг альва нэг бичгэн дээр л гарын үсэг зурх гэж байгаа болтой байна л да. Гэтэ ямар ч хүн хараад энэ үнэхээр бас кадрын зөв сонгож байгаа гэж бодож байна. Филатов ч тэгээд ерөөсө Монголын хүүхдүүдийн төлөө их санаа зовж исэн айхтар хүн байсан биш үү? Байсан. Тэр хүүхдийн төлөө фонд байгуулад хүүхдийн паркийг байгуулцахаас гадна ерөөсөн залуучууд Монголын залуучууд сайхан одоо Орсын маягийг л тэр үед Монголд нэвтрүүлэх гэж оролцсон байж тээ. Түүнээс гэр бүл бүртгэх товчоо гэд байсан шүү дээ. Тэгэхээр сайхан ордонтой болгомоор юм байна. Би залуучуудыг шинээр гэр бүл болж байгаа залуучуудыг сайхан ордонд дурсамжтайгаар
гэр бүлээ батлуулдаг болохыг хүсэж гин гэд Цэдэнбал даргатай гэр бүлийнхаа хүнтэй ярилцсан байна. 74 онд Брежнев Монголд айлчлахад тэр хөтөлбөрт нь бол ороогүй байгаа юм байна л да. Ороогүй байсан. Филатовгийн одоо уулзалт ярилцлага хүсэл сонирхлоо илэрхийлэх орон зайн би энийг нөгөө номон дээрээс уншиж ирсэн. Цэдэнбал даргад хэлсэн чинь өөрөө л уучраа бол нөгөө протоколд бол ийм ярилцлага уулзалт байхгүй чи өөрөө л уучраа бол чадвал уучраа бол гэсэн гэж байгаа. Тэгэхэд нь нэг уулзалтын үеэр Брежневтэй би тантай одоо нэг л юм ярилцмаар байна гэсэн гэж. Гэсэн чи чам 5 минут байгаа шүү чи энэ дотор ярьж чадах юм бол хоёлаа ярилцъя гэсэн гэж. Тэгсэн чинь за тэгээгээл Брежневт шууд хэлсэн гэж Монголын залуучуудад шинээр гэрүүлж болж байгаа залуучуудад зориулсан гэрлэх ордонтой болгомоор байна. Энийг л та шийдэж өгөөч гэсэн гэж. Би энэ зургийг бараг тэр ярилцлага болж исэн үе болов уу гэж харж байгаа байхгүй юу. Энэ хоёр үнэхээр моментыг олж дарсан те. Дотоод сэтгэлээс яаж тэр нэг 5 минутыг үр дүнтэй ашиглаж байгааг үзүүлсэн хамгийн сайн зураг. Тэр чи протоколын арга хэмжээ чинь ерөөсөл юу болно? Энэ бол нэг цайлгал байна л да тий. Тэр чин 5 минут 10 минут 30 минутанд л цай уун тэгээд тэнд чин цай уухтаа зүгээр одоо цай ууж байгаа юм чичлээтэй юм ярихгүй шүү дээ. Ярилцах ёстой дараа нь ярилцах ёстой юмныхаа талаар сэжим гаргаад ярилцсан. Тэр завсрал шургаж чадвал авьяасна гэдэг юуг л өгсөн байж шүү дээ. Дарга нь бол тэгэл тэр завсар манай хүн бол 5 минут шургаж чадсан л байгаа байхгүй юу. Тэрний үр дүнд Брежнев ч эргэж очиод нөгөө Монголд барилга барьж исэн хүмүүстэй өөрөг даалгавар өгöd гэрлэх ёслолын ордон барьж өггээд тэгэл барьсан гэж ярьдаг шүү дээ. Тухайн үед бол протоколд гэрэл зурагчид цайлган дээр 5 минут орно л гэсэн байгаа шүү дээ. 5 минут ч байдгүй 1 минут орно л гэж. Тэгэл тэр хооронд манай хоёрын нэг мэд мэдлцэж байгаа тэр агшингл авч чадна гэдэг чинь гэрэл зурагчийн хүний нөгөө агшин аргамжиж чадвал одоо гэдэг чинь л энэ байгаа байхгүй юу. Тэгэл энэ аргамжсан агшин дараа чи Филатовгийн хийсэн үйлдэлүүдтэй уялдж чадчих шүү дээ. Тэр үед чинь яг улсын гэрэл зургийн газар үнэн сонин гэдэг нэг 2 том байгууллага яг гэрэл зургийн одоо школ гэж ярьдیں۔ Бас юу гэдэг вэ одоо тэрийг одоо юу гэх юм бол ингээд нэг тогтцсон хэв зах хүрийг бий болгоцсон байсан. Яг үнэн сонин гэхэр чин зэрэг тэр чинь бас нэг өөрсдийн гэсэн хитэн зурагчтай тэгээд яг бүр насаараа ажилласан редакторуудтай хариуцлага нарийн бичгийн даргатай дугаар өдөрдөг чинь бүгдээр ингээд зургийг мэдэрдэг. Одоо ямар үед ямар зураг гарах вэ? Тэр зурган дээр юу өгсөн байх ёстой гэдэг бүгдээрээ мэдэрдэг. Яг тийм болохоор зэрэг тэр хүмүүс нь ч гэсэн яг тэгж ажиллаад ингээд сурчсан. Яг тэгэхээр зэрэг тэрэндээ зориулсан зургнууд чинь бүгдээрээ аюу тодорхой. Ямар үйл явдал болсон бэ? Юу болсон бэ? Бүгдээрээ ингээд хүн хараад ойлгохоор. Тэгэхээр зэрэг яг нэг зургууд нь тийм аюу тийм товч тодорхой. Өөр яг ингээд 1 2 дугаар балаан бол ерөөсө бүх юм хэлж байна. Тэгээд хүн цаашаа ингээд дэлгэрүүлэх гээд харах юм бол харин мэдээж хэрэг үйл явдлын үед бол одоо жишээлхэд баяр ёслол байдаг юм уу, хурал цуглаан байдаг юм уу, протокол арга хэмжээнүүд байна шүү дээ. Тэнд бол гэрэл зурагчин хүн өөрийнхөө самбааг л ашиглана. Түүнээс биш тэр хүмүүсийн чинь та нар дахиад логсрынгийн зургнууд дээр би харсан тэр баяр ёслолын парадны үеийн зураг байна. Тэр эднээс бол ялтч байхгүй тухайн моментод нь л авна гэхээс давтагдах боломж байх. Тэгээд гэрэл зураг миний зүгээр яг өөрийн боддог юм бол амьдралын гоёчилж жишээлбэл альва нэг юм ингээд дандаа гоё сайхнаар юм уу эсвэл нэг хиймлэр үзүүлэхээсээ илүү бодит амьдралыг илүү харуулах хэрэгтэй. Тэгээд энэ амьдралын үйл явцад өрнөж явах
дундаас бас яг үндэ Монголын түүхэнд үнэнхээр өндөр их асар их ач холбогдолтой тэр түүхэн зургуудыг авч үлдэх нь яг гэрэл зургийн сэтгүүлч хүний одоо гол ажил юм байна. Тэгээд Лавгаах өөрөө одоо Монголын гэрэл зургийн сэтгүүл зүүн одоо хамгийн анхны дээд боловсрол эзэмсэн том сэтгүүлчийн хуваар яг энэ альва юмд юмны үн цэнийг асар хурдан ойлгодог. Тэгээд энд ач холбогдол өгч чаддаг. Энэ чухал шүү гэдгийг мэдэрч чаддаг. Тэгэхээр би одоо үеийн шинэ үеийн залуучууд Лавгаах ч гэсэн өөрийнхөө шавнарт хэлжсэн баг. Би бол гэрэл зураг авдгийн хувьд одоо үргэлж энэ гэрэл зургийн төлөө нэг бол юм бичиж, нэг бол гэрэл зураг авч явдгийн хувьд гэрэл зурагч бяданд онцгой анхаарах нэг юм байгаамаа. Баян зураг авчих хэрэгтэй. Баян зураг авч баян аппараттай явж буцалж байгаа амьдрал дотроос тэр торгон агшныг арга хэмжиж явуулах хэрэгтэй байна. Энийг л би гэрэл зурагчтай захий. Яг одоо юу гэдэг нь дээд мэргэжилтэй Монголын анхны гэрэл зургийн сургалагч, гэрэл зурагч гэсэн үг л дээ. Тэгээ тийм болохоор тэр чинь нөгөө нэг сонноос нь даалгавар өгдөг байсан юм шиг байна. Одоо хүмүүс юу яасан сургасан юу одоо сэтгүүлчдийн холбооноос эдгээр нөгөө нэг гэрэл зурагчтайгаа сурах, гэрэл зурагчтай илүү нөгөө нэг одоо сурах тэднэртэй чиглэсэн юм ажил хий гэж. Тэгээд одоо анхны 100 асуултын хариу бол эхлээд сонинд ингээд нэг тийм юу цуврал маягаар хүмүүсийн асуултанд хариулсан юм ихтэй ингээд цуврал маягаар явж байгаад тэгээс үлдээ тэрийгэ нэгтгэж ном болгосон ч юм уу. Бас дунд нь нэг юу гэдгийг залуу сэтгүүлчдийн гарын авлага гэдэг юм нэг янз бүрийн чиглэл одоо найруул яаж мэдхүү, үйлэг яаж мэдхүү, бичхүү өнтер гэсэн тэрэн дотор нөгөө гэрэл зургийг яаж авах уу гэсэн нэг жижигэн тохиомл үүдгийг. Нэг тэр шиг ингээд тийм ажлууд хийдэг байжгаад тэр 100 асуултын хариу хийцэн. Тэгээд 100 асуултын хариуны чинь дараа нөгөө нэг орчин үед болоод тэр 100 асуултын хариу чи олдгооч байгаад ирсэн чинь өөрөө санаачлах хоёулаа ер нь юу хий, ном хий. Би ер нь тэр 100 асуултын хариу ер нь чи байгаа юм чи тэрийг хийчихийгээд тэгээд наад талхуулсан зэрэг юу яриад байгаа дижитал гарчаад ийм болчоод ах чи наад ном чи ямар хэрэг байдгийг тэр гэж байгаа. Тэгээ заа гэдээ хоёлаа хийжсэн. Ерөнхийдөө яг хуу нөхрийн яриа мэрэн дээр тулгуурлаад би тэгэл бацаад хийцээ. Нэг тийм ном болсон. Тэр бол яг нөгөө нэг одоо бол олдгоо байцсан юм билээ. Тэгээд одоо яг над нэг хэд үдгийг нэг хоёр үдгийг. Тэгээд тэрийг ингээ харахаар чинь зэрэг за яг тухайн үедээ болсон юм байна даа л гэж боддоо шин. Тэр үеийн дижитал ийм мэдлэгч гэж юу вэ? Ер нь хайсан дээр зөвлөлөөд ийцэн. Гэрэл зурагчийн хүний үүрэг ороод юу юм бэ? Ялангуяа баримт гэрэл зургийн сэтгүүлч хүний гол мөн чанар юу юм бэ гэхээр аливаа үйл явдлуудад оролцох, тэднээсээс ач холбогдолтой гол мөн чанарыг нь харуулах. Дээр нь төрүүчийн одоо жишээлбэл тэр Цэдэн Балгуй хэн тэрийн зургийг аливаа үйл явдалд оролцож байгаа ч гэсэн дээр нь яг уран бүтээлчийнхээ хуваар сэтгүүлчийнхээ хуваар илүү өөр өнцгөөс хардаг, өөр өнцгөөс илэрхийлдэг. Энэ байдлуудыг одоо ингээд сүлд нь ингээд энэ үзэсгэлэнд бэлдээд энэ олон зургнуудыг ингээд цуглуулад үзэхэд яг тэр чанар бол ингээд шууд мэдрэгдэж байна л та. Зургнуудаас ингээд үе үеийн түүхий. Чи Монголын яг түүхийг монголчуудын өнөөдөр бид нар хэн бэ? Бид нар ямар замыг дуулаад хэн болсон бэ гэдгийг ямар ч тийм холцгүй удлаа чамин юмгүйгээр бодитоор нь ингээд харуулсан зургнууд байгаа байхгүй. Тэгэхээр энэ зургнууд бол одоо энэ он жилүүдэд ч гэсэн ирээдүйн он жилүүд ч гэсэн асар үн цэнтэй байна гэдгийг бол Лавгаахын гэрэл зургууд нотолж байгаа гэж бодож байгаа. За дараагийн зураг би энэ Сүхбаатарын талбай дээр хөдөлмөрчдийн жигсаал эхэлж байгаа зураг. Энэ 1974 оны орчмын зураг шиг байна. Яагаад би бас 74 он гээд төсөөлж ирэхээр 1974 онд Улаанбаатар хотын 50 жилийн хойгоор Сүхбаатарын одонгоор шагнаад Улаанбаатар хот тэр Сүхбаатарын одон энтрээ тавьсан байх шиг байна. Тэгээд яг тэр 74 онд одоогийн одоо энэ 3318 гэсэн энэ дугаартай энэ машин байна шүү дээ. Энэ одоо дээр үеийн одоогийн нөгөө биднээсээ мэддэг 469 уртлын загвар. Одоо уртлын загвар нь бас А, Б гэж байсан. Энэ Б гэдэг загвар нь. Энэ илүү нэг жоохон тийм
ачааны барилттай зурвалтай. Би тэгэхээр энэ зурган дээр юу гэж үзэхээр манай өмнө сонин сүүлд 80-д онд энэ тэр үед бол ийм жагсаалууд айгүй нүсэр болдог байсан. Нүсэр болно гэдэг маань мэдээж яг тэрийг дагаад зардал их гардаг. Тэгээ үнэн сөний энэний тухай нийтлэл бас бичижсэн. Зүгээр яг энэ зурган дээрх юу нь болохоор одоо та бүхэн сайн анзаарах юм бол энэ яг Сүхбаатарын талбай руу Хэвлэлийн кабинетын урдлаар одоогийн яг юу гэдэг тэр нөгөө галерегийн яг урдлаар Сүхбаатарын талбай руу яг орж ирэх гэж байгаа зураг багш. Яг тэр үнд яагаад гэхээр цаана нь одоогийн боловсролын яам харагдчихэв. Тэгээд энэ боловсролын яам одоо яг энэ өнцгөөс бол одоо ингэж харагдахгүй. Яг ийм байдлаар бол хизээж харагдахгүй бол өнгөрсөн. Энэ 69-оор татж байгаа юм нь цаана Аврора гэдэг хөлөг онгоцыг татж байгаа одоо авж явж байгаа юм шиг байна. Энэ зөвхөн жигсаал гэдэг бол үнэнхээр нь тийм амар том шоу маягтай болдог. Одоогийнхаар бол маш сонирхолтой болдог байсан. Гэхдээ яг энэ зардал мөнгө нь их байсан. Тэгэхээр энэ баярын жигсаалын тухай нэг тийм альтер тийм өгөөдлүүд гараад тэгээд тэрнээс хойш ингэж жигсэж барихаа байсан. Тэр нь одоо бол 80-д оны асуудал. Энэ өөрчлөлт шинжилсэн байгуулалт эхлэсний дараа. Энэ бол яг 74 онд яг жинхэнэ эд оргил одоо 70 онд Ленины 100 жил, 74 онд одоо Улаанбаатар хотын 50 жил, үндсэн хууль тунхагласны 50 жил энэ тэгээд өсвөр том баярууд болдог гэсэн. Тэр их баяруудад ингээд тэгээд энэ цаг агарын байдал одоо нөхцөл байдал энтрээр нь харах юм бол энэ Майн баярын жигсаал байх шиг байна. Тэгээд яг иймэрхүү жигсаалууд Монголд 3 удаа болно. 3 удаа болохдаа Майн баяраар нэг жигснэ. Гэдэг маань 5 сарын 1-нд жигснэ. 7 сарын 11-нд Баяр наадмаар нэг жигснэ. 11 сарын 7-нд Октябрийн баяраар нэг жигснэ. Тэгэхээр ийм 3 удаагийн том жигсаалууд асар том олон хүнийг хамарсан. Тэгээд яг энэ бүх одоо байгууллага бүх хүмүүс ингээд асар идэвхтэй үзэл сурталын өндөр хэмжээнд оруулах. Тэгээд одоо тэр та нар яг ингээд цааталт нь харах юм бол тэр одоо бид нар одоо өөрсдийнхөө юугаар л хэлж байгаа шүү дээ. Энэ жигсаал нь одоо улаан тугнууд ингээд асар олон том улаан туг. Тэгээд Сүхбаатарын одон энтрийг чи яг ингээд дөөрэлгээд хийцэн асар том. Тэгээд энэ та нар яг анзаарах юм бол энэ ч ингээд энэ хөлөг онгоц Аврора гэдэг энэ ч бичсэн байх шиг байна. Яг тэрийг ингээд ус энтрийг бол айгу Монгол стилтэй гоё чимгэлсэн. Энэ дээр бол одоо Монголын одоо энэ зураг мөргийг ч одоо урчуудын эвлэн хорооных нь тэр чигээрээ яг ийм томоор нь яг энэ зориул зурж байгаа шүү дээ. Тэгээд энэ одоо ингээд дугуй муугүй гэж одоо энэ та нар ийм цагаан бөөртэй дугуй гэж бодож байна. Энэ бол зүгээр жирийн 69-ний бөөрийг ингээд улаан цагаан гоошоор ингээд будаад гоёлж байгаа байхгүй тий. Тэгээ энэ машины чинь унаж явах энэ төр чинь бол том хариуцлага нээж шүү дээ. Надад их гоё санагдсан зургнуудын за ер нь яг бүх зургууд нь л гоё л доо. Болохоор нэг сонины юм болохоор юун зохиомж нь айгүй тодорхой байгаад идэв. Сонин дээр чинь нэг илүү дутуу дүрснүүд нэг хэрэг үйдгүү. Яг Голбаатар байх хэвээр өгүүлэн яг хэлэх гэж байгаа санаандаа төхөөрсөн дүрснүүд байх хэвээр тэрэнд дараагийнхын туслах дүрснүүд байхаас биш бүр ингээд алаглсан их дүрс үйдгүү. Тийм болохоор чинь зэрэг айгүй тийм тодорхой яг тэгээд зохиомжууд нь ч гэсэн яг нэг тийм тодорхой ойлгомжтой байгаад байдаг. Над болохоор энэ яг нэгдүгээр сургуулийн хүүхдүүдийн авцсан тэр залуу нэгтэй ордонтой зураг. Энэ болохоор бүр нэг гэрлэн их гоё, яг тавилт нь гоё, хүүхдүүд нь гоё. Тэгээд энэ яг нөгөө нэг 6 хасплаадын яг дөрвижин зохиомж, яг тэрэндээ зохицсон шугамж гоё, их гоё кадр байдаг. Энэ дээр нэг гоё юм нь тэр үед чинь нөгөө нэг тэгж хүмүүс гадаа спеш хэрэглээд идэгсэн те одоогоор флаш хэрэглээд идэгсэн. Яг энэ дээр яг тэрийг хэрэглээд авцсан. Тэгвэл тэрийгээ бас бүр ингээд нялаатлан зохиог зөвхөн яг нэг хүүхдүүдийн нүүрэн жоохон гэрлэгүүл нүдэн дээр нь очиж аяглах байдлаар шигэлцсэн. Тэр нь их тийм одоо юу гэдэг зургаа бүр нэг гоё амьд гоё болгоцсон байдаг. Энэ хүүхдүүдийн нүд
яг байгаа байдал тэр донж хэв зав үргэлжлэх хэрэгтэй байна. Би бол энэ зурганд их дуртай. Тэгээ цаана уулын цирк тэнд нарагдаад энэ талд нь юу байх хэвээр одоо хангаж туулна тэр явж байгаа хэвээр өндрүүд. Тэд нар бол юусоо байхгүй нэг тийм хоосон орчин харагдаад. Энэ манайх яг анх энэ 75 6 онд л нүүж ирсэн юм. Яг 4-р байранд. Яг тэгэхэд л нөгөө нэг ажилдаа явж байгаа л энэ чинь нэг тийм оройны гоё нар би болохоор энийг нэг намар юм байна да гэж бодсон. Хавар намар чинь нэг ингээд нар нэг жаргахаа байгаад нэг уул өрөөд ингээ баруун талд ингээл нэг хэсэгтэй байгаад байт. Яг нэг тэгээд нэг утус өдөр үссэн. Нэг тэр үеийн зургууд. Яг энэний дүүгэл кадрууд нь бас нэг ээжтэйгээ хүү байж ээжтэй тэмрүүлцэг хүүд яг тэрэн дээр харагдчих. Айгу уртурц үдэртэй. Нэг тийм гоё гэрэлтэй л нэг ажиллаа дараал гэрлүү ирж явахтай өөртөө авсан зураг байна. Энэ зураг их хөөрхөн зураг. Энэ онцлог нь нөгөө 76 онд Улаанбаатар Москва гэсэн Монгол галт тэрэгний суваа явж эхэлсэн юм байна л да. Тэрэн зориулж авахулсан зураг ингэнэ. Тэгэд энэ юугаараа надад их таалагдаад байгаа гэхээр энд барьсан нэг зонтик байна. Энэ нөгөө хойд Солонгосоос манай хоёр ч айгүй их харилцаатай байсан. Энэ үед чинь Солонгосын хүн хорхоод одоо зонтик 9 шидийн бараа ирдэг байсан. Тэр зонтгийг барьсан байгаа. Тэгээд яг миний нөгөө оюутан байсан үеийг сануулж байгаа болохоор их хөөрхөн зураг санагдаад энийг яригээд байгаа. Энэ бодвол одоо энэ оюутнууд зураг харах юм бол өөрсдийгөө танинд миний насны л хүмүүс байж таарж байгаа байхгүй юу? Тэг бүгдээрээ баярлалцсан. Энэ Темсийн оюутнууд байсан юм уу? Дунд нь нэг Европ хүн байгаа биз? Тэр багш нь чинь болов уу гэж бодмоор. Тэр үед чинь зөвлөлт толгойд улс Герман, Чехд Темсийн оюутнууд их явуулдаг байсан. Энэ 10 жил төгссөн гэхэд арай залуухан ч хүүхдүүд байх шиг харагдахын зарим нь. Тэгэхээр Темсийн ч оюутан байж магадгүй. Үнэхээр хөөхөө одоо эднээс явах гэж байгаа учраас бүгдээрээ баяр баясгалантай инээд хөөр болсон. 10 жилийн хүүхдүүд чинь сайн л бол биднээс чинь хөдөө юунд явдаг байлээ шүү дээ. Нэгдэл сангийн аж ахуйд хашаа байрна, өвс ногоо хадланд явна, өтрөм ногоо хураалтанд явна. Тэрнээс өөр нэг сургуулиасаа гадуур ажилд явж үзээгүй байсан. Тэгээд бодоход Монгол хүн сансарт нисгэр болоод интеркосмос гэдэг төсөл эргэж эхэлж байгаа штэ. Цуврал төслийн нэг анги нь Монгол хүн хамтран нислэг хийхээр болоод тэгэхэд болохоор ч Батцүх гэдэг тэгээ Нинагой тэгээд Лангсүрэн манай өвөө гурав ерөөхдөө нислийн өмнөх үе шат, нислэгийн үе шат, газар дах ихтлэхийдээ буух үе шат тэгээд буусны дараах одоо орон нутгаар их орондоо эргэж ирээд орон нутгаар ард түмэнтэйгээ уулзж байгаа үе шатуудыг ерөөхдөө сурвалжилсан олон жилийн ажил болсон байгаа. Тэгээд тэр үед яадаг байсан бэ гэхээр миний одоо сонсч цуглуулж ойлгосноор тэр зураг аваад зургуудаа гяс боловсруулаад намын төв ороор гом гэрэл зургийн газар руугаа явуулаад тэрнээсээ шүүгээл хэвлдэг байнгын мэдээтэй байлгахын тулд 3 зурагчин зэрэг явуулсан баг. Тэгээд 3 өөр стилтэй нэг цаг үеийн 3 зурагч явуулаад одоо нэг нь студид илүү яг нөгөө мейн хөргүүдийг нь авдаг ч үт юм уу те. Нэг нь болохоор чинь илүү хамт явж байгаа буух нисгийг ингээд жоохон хуваарлцсан байсан юм шиг. Тэр түүхийг яг бас би нарийн сайн яриулж чадаагүй. Тэгээд тэр зургуудаас зөндөө iconic зургууд байдаг. Бас нөгөө олон нийтэд нийтлээгүй зургууд нь одоо надад гарч ирж байгаа шүү дээ. Тэгээ ил байхтай харж байгаа энэ ингээд алдаатай юм шиг боловч айгуу тийм гоё double exposure одоо accidentally гарцсан зураг байхгүй. Тэгээ энийг яг би архивыг авч үзээл зөөр шууд брауз хийж байгаа шүү дээ. Ингээл нэг зураг хараад за гэж дараагийн хайсыг хараад гээл явж байхдаа энтэй дарсан аахгүй. Тэгээ яг тустай нэг ганц
хальс байсан. Тэрийг нь харсч нэг л тийм байж боломгүй зураг байгаа хөвтэй хальсан дээр. Тэгэхээр тэрийг нь нөгөө агнуушд өгөөд Москва руу явж хөвлүүлээд ажил дээрээ тавьсан байсан. Тэгээ хүмүүс харчаад энэ ямар сонир тохиолдол вэ гэх. Тэгээ ингээд цаанаа гүрээ хичээж Анибеко 2 байгаа. Наана тэнгүүд нөгөө коммунист социалист улсын хүмүүс сансрын нисгэгчд маань мөнгө айхтай сүү бариад хитлхийдээ буучаад яг сүүгээ амсаж байгаа байхгүй. Тэгэхээр бас ингээ агуулгын хувьд хийцийн хувьд аюу сонирхолтой зураг байгаад угаасаа ганц л дахин давтагдчихгүй 6 загшин дээрээс нь энэ камерны malfunction алдаан дээр гарсан аюу гоё зураг байна. Тэгээ энэ зураг бол их таалагддаг гоё алдаа гэх юм уу? За миний мэдж байгаагаар ер нь гол зургууд нь хаалтлаадаар илүү их явж байгаа сүүлдээ нийтэн л орсон. Яг хоо хаалтлаадаар авдаг тэр үеийн юу болохоор чинь зэрэг илүү юу байсан баха та. Мэдээж хэрэг хаалтлаад чи сансар мацад нисэн тэр чинь тухайн үед ч одоо ч аюул тийм нэртэй чанартай сайн аппарат. Тэгээд сонин толгой чинь зэрэг бас нэг уткатер хэрэг байхгүй гэдэг юм аа. Нөгөө нэг кадрын хаягдл гарах гэж гэдэг юм уу? Нэг үйл явдал хүүж ирчээд нөгөө нэг тэгээ таслах энэ төр хэрэгтэй болоод байдаг. Яг хуу тэр хаалтлаад чинь болохоор чинь зэрэг 16 дарах. 16 дардаг. Тэгэхээр зэрэг яг тэгэл нөгөө ажиллахад ямар хайсан гоё том ерөнхийдөө их гоё шүү дээ. Тэргээр их ажилтдаг байсан. Мамия байсан. Мамия нь болохоор 6 7 12 да. 10 дарна. 10 дарна нөгөөх нь 12 дардаг юм бэ. Тэгээд нөгөө нэг өргөнөөр их ажилтдаг байж байгаа нэг 80-аад оноос харин нарийн л болсон юм шиг байна. Гэхдээ нөгөө нэг хаалтлаадаа бол барьдаг л. Намайг байхад барьдаг л байсан. Мамиг болохоор чинь зэрэг харин намайг ухаарсноос хойш нэх мамитэй явж байгаагүй хаа. Хаалтлаадтай тэгэл никтэй, хоёр никтэй. Хувийн өөрийн аппарат гэж юм бол яг нэх яг нэг өөртөө юу яагаад идсэн юм мэддэггүй надрууд их аппаратууд өгчсэн. Бохоо ким их ч гэдэг юм нэг янз бүрийн тийм ээ. Өөрөө болоход дандаа нэг харин олох гээд байгаа нь одоо тэрийг л нэг юу юм. Лейкэ байсан. Лейкэн сүүлдээ нэг 21-ийн дан 21-ийн дурантай үлдсэн. Би тэргээр нэг зураг аваадсэн чинь 21-ийн дуран чинь хог хамаад тэг би болчихсон. Лейкэ байсан, хаасплад байсан, никнууд байсан. Нэг шагналаар нэг уралдаа энэ төр шагнагдаад тэгээд нэг олипус ирж ирсэн. Тэр үчи яг нөгөө нэг автомат фокустай болсон байсан. Гэрэл хэмжигч нь автомат. Ингээ 3-га дарангууд гэрэл хэмжиждэг нэг тийм. Үнэн сонир бол дүндээ хангам сайтай намайг шууд очиход лагвах надад F3 аппарат авч өгч ирсэн. Nikon F3-ыг анхны одоо Монголд орж ирсэн тэр чинь 80 оны Олимпиар анх гарсан аппарат. Тэгээ Монголд одоо тэр их үед чинь нэвтрэнэ гэдэг чинь хол штэ. Тэгээд намайг шинээр ажилд орсон гээд яг F3 аппарат аваад би цаа шинээр нь барьж байлаа. Үнэн сонин чинь одоо хэвлэл мэдээллийн гол хэрэгсэл байсан тухайн цаг үеийн тэрнээс гадна Монголынхаа гэрэл зургийн хөгжилд их том түлхэц өгж исэн газар. Яг гэвэл сониннууд дээр л гэрэл зурагчид гэрэл зургийн сурвалжлагч гэдэг хүн чинь хэвлүүлж зургаа хэвлүүлнэ гэхээс өөр хэвлүүлэх тавиад авах газар байхгүй шүү дээ. Тэгэхээр манай улсын гэрэл зургийн газрын зурагчид хүртэл сурвалжлагч гэрэл зурагчид хүртэл өдөө яваад ирэхээр аль сонин сайхан гэж авсан зургаад үнэн сонин хөдөлмөр сонин залуучуудын сонинд өгдөг байхгүй юу? Тоноглол үнэн сонин чинь тэр үедээ бол гэрэл зургийн лаборатори нь үндэ тоног төхөөрөм сайтай байсан шүү дээ. Бид нар Фокомат гэдэг одоо Leica-гийн өсгөгчтэй байсан. Тэгээ би боддоо яг энэ тэр энтриг бол одоо 60 70-аад онд лагва ахаал цуглуулсан. Тэгэхээр техникийн шин дэвшлиг мэддэг. Тэгээд лагва ахын чинь бас асар сонирхолтой юм юу вэ? Яруу найраг, уран зохиол бүх юм сонирхно. Тэгээд ингээд нөгөө ер нь сонины хүн чинь нэг юм өргөн талын мэдлэгтэй байх, чадвартай байх хэрэгтэй гэдгийг явах өөрийнхөө жишээн дээр үзүүлж чаддаг байсан баг.
Тэгээ нөгөө still life буюу тэр жоохон одоо надад илүү ойрхон санагддаг нэг юм уу. Би чинь яг баримт зураг чидтэй хамт ингээ зурчдаг хараад том болсон. Тэгээд номын үзэл гоё юм даа гэж харж исэн болохоос яг бүр төлхөө судалж байгаагүй төлхөө тэгж бас авдгүй. Надад бол бас энэ айгуу гоё зохиомжилсан still life зургууд нь гоё санагдаад идэв. Тэр зургуудаа бас өөрөө одоо хөсөөлгээд альбом байдаг шүү дээ. Тэр мөрөн дээр хийж исэн байгалийн баримтад гэхдээ юм яг байгаагаар нь айгуу гоё харуулсан. Өнгө будган тэгээ хөвчлээ слайдаар авсан тэгмүүд өнгө будган зохиомжн тэр яг юм слайдны харагдах байдал ч гэдэг юм. Тэр талаас айгуу гоё санагдаад тэгээ одоо жишээ нь fish eye линзээр авсан 8 мм ч юм уу 11 мм-ийн линзээр авсан. Тэгээ энэ цуврал байсан болов гэж одоо бодол хайгаад байгаа юм. Мерсер ингээл яг энэгээр голтон тэг голтон юм дугуй дүрснүүд зохиомжилсан зургууд айгуух гараад байгаа. Тэгээ энэ жишээ нэг Монгол гэрийн үйлдвэр, тавилганы үйлдвэр ч юм уу тэнд байх шиг байгаа юм. Тэнгүүд Москвагийн сансрын музейд бас ингээл яг юм дугуй гаргийг тойроод хиймэл дагуул нисэж байгааг нэг хүүхд харж байгааг голтон авцсан ч үгүй юм. Тэгээ энийг цувралыг нь хайж олжоо цуврал болгоод бас нийтлүүл айгүй сонирхолтой юм байл гэж харсан. Тэгээ бас нэг ийм натюрморт гэх юм уу энэ цэцгийн зураг байдээ те. Өнгөт слайдн дээр авцсан. Тэгээ нөгөө цэцгнүүд нь айгүй гоё зурагттай хав хажуу талаас нь ингээд гэрэл ороод ирсэн. Тэгээд уус энэ гэрэл ашиглаагүй байглаар нь авцсан. Гэхдээ тэрийг яг гоё тааруулж байгаад зохиомжлоод авцсан. Гэх жишээ нэг. Тэгээ бас энэ нэг өсгөл дээрх тэмээнүүд бас агнуучд өгөөд явуулахад хэд хэдэн хайс сонгоод явуулж исэн. Тэгэл яг зүгээр баг ингээд нөгөө чихэр атгаал авдаг гэдэг шиг мангар их хальсан дундаас ингээд аваад харчаал. За энийг явуулж исэн дундаас энэ бас айгүй гоё харагдчихсэн. Слайдн дээр авцсан. Тэгээ хөвсгөлд эдэн тэмээ. Тэгээ өөрөө хөвсгөлийн хүн багхгүй. Тэгээд тэр хөвсгөл альбомыг 4 жил 4 үйлрэл дараалж авсан ч гэдэг лөө. Тэгж жагаад тэрийг хийсэн бэлээ Нэногаатай хамт. Тэнгүүд тэр дунд нь л ийм тэмээнүүд таарсан юм шүү. Тэгээ тэр нэг таалагдаад авсан юм. Тэгэл байхаа сонсон ч улаан гомд ийм хитэн тэмээ байдаг. Тэднэрийн л зураг юм уу да гэсэн шүү дээ. Тэгээ одоо хүртэл байдаг л гэсэн. Тэгээ эднэр бол гоё. Яг тэр хөсөөл альбомыг үзэхээр тэг сон дээр гараагүй шал өөр төрлийн зургнууд болохоор бас айгүй үзэхэд амттай гэх юм уу. Тийм байт. Надад энэ зураг болохоор зэрэг яг нөгөө нэг аавын хүнтэй харилцаж чадаад байдаг тэр нэг тавилт хийж чаддгийн айгүй том жишээ санагдсан. Энэ бол мэдээж хэрэг нөгөө нэг явж яхад нь энэ одоо натур хийгээ зураг зурж байгаа зураачтай л харалцсан юм шиг гоё. Тэгээд энэ зургаа нөгөө нэг энэ өөрт нь одоо гоё санагдаа тэр зураач чинь нэг залуу бүсгүйг морьтой гол ирэг дээр тавьчихсан. Тэгээд тэр хоёрын зургийг авахгүй зураг зурж яхад л авах гээд байгаа шүү дээ. Тэнгүүт дэндүү хоосон болоод ирэнгүүт нь наан нь мод авчихсан гоё. Тэгээд нэг дүүбэл кадр дээр би их гоё ингээд мод содтой их гоё зураг байна даа гэдэг энийг харж байгаа нэг дүүбэл кадрыг харсан чи харин энэ модыг нэг нөхөр барьцсан сууж идгийг толгой дээр барьцсан. Тэгэхээр зэрэг нөгөө нэг яг зурагчийн хүч юу дутуу байна. Одоо хэрв энэ мод байхгүй байвал айгүй тийм хоосон зураг болчих гээд байхгүй юу? Кадр чи ингээд хоосон ерөөсөө нэг 2 хүн л болчих гээд тэнгууд нь бас наан нэг тийм кадр ингэж баяжирсан юм билий. Тэгэхээр зэрэг яг тэгж их ажилтдаг байсан шүү дээ. Ерөөсөө одоо тэр ферм байна, сайлын ферм байна. Ер нь бас яг нэг үнэн сонирхны нэг юм айгүй сайн өрч чадна. Өрч чадна гэдэг нь яг саяны шиг нэг за нэг хэрэгтэй газараа хүнээ байлгаал, хэрэгтэй газараа машин техникийг нь байлгаал ингээд тэр чинь хөдөлж болдог юм бол бүгдээр ингээд хөдөлж болохгүй юм бол өөрөө хөдөлж зөв өнцгтэрээ очичоод нөгөө хүмүүсээ ингэж баярлуулдаг. Тэр чадвар айгүй тийм сайн бидг. Яг сонирхонд их байгаад байдаг. Тэрнээс гадна лавгсрангийн хөрөг зурагнууд бас их өөрийн гэсэн өнгө аястай. Одоо энэ хөгшний хөрөг гэхэд энэ лавгсранг хараагүй юм те. Зураг авч байгаа хүнийг хараад өөртөө
дотоод хүнтэйгээ хилцсэн, ярьсан хүрэг зургийн гол онцлог шинж бол нүд байдаг. Нүд тухайн хүний бүх одоо юу гэдгийг онцол гээд мөн чанарыг гаргаж өгдөг. Энэ хүн ямар их гүн бодолтой байна. Ургуулад бодох юм бол энэ үнэхээр их тайван амьдралын хад суудсан, хал үдсэн эмэгтэй хүрэг гарч ирж байгаа. За энэ тээврийн жолоочийн хүрэг. Тээврийн жолооч нар гэдэг бол үнэхээр жолоогоо мушкад явж байхдаа баяр багтлаар дүүрсэн, дуугаа дуулаад тээврийн жолооч нар чинь тээврийн жолоочд дундаас дуучид их төрдөг. Дуугаа дуулаад кабин нь бол гэр нь болцсон байдаг гэдгийг үнэхээр харуулсан байгаа аахгүй юу? Өвлийн цагт машиных нь шил нь цасан дарагдсан. Тэрнийг ингээд цас арилгах хчаараа юу хийцэн. Тэр цаана нь Монгол хээтэй авдралгүй юм байгаа биз? Кабина гэр болгоод тогтчулсан. Тэр шинжийг илэрхийлж байгаа. Өөрөө энэ жолооч хөөрхөн инээмсэглээд, баясаад, зураг авахулж байгаадаа багтж штэ. Айгуу шилөөтэй хөөрхөн зохиомж нь бас их хөөрхөн. Энд чи яг зургийн голд тэр цасыг арилгаад шилний энийг хавас дугуй гарцсан. Тэгээд эргэн тойронд нь энэ үйл юм шүү гэдгийг батлаад цас нь юу хийцэн. Манай жолооч болохоор өөрөөсөн 3-1-тэй гол дүр маань. Гол дүр бол бахархалтай нарангуй тэр жолоогоо мушигж байгаа. Энэ өвгний хүрэг. Их хурлын депутат хүн байж та Ахмад Зүтгэлтэн. Нэрийг би одоо мэдэхгүй юм байна да. Үнэхээр тэр өөртөөгөө ярьсан тэр дүрс. Энэ нүдний хиллэг. Хувьсгал тэмцлийн Ахмад Зүтгэлтэн гэсэн тэмдэг нь. Хувьсгал тэмцлийн Ахмад Зүтгэлтэн гэдэг чинь 21 оноос 45 оны хооронд Монгол улсыг батлан хамгаалах үйлсэд оруулж ирсэн. Тэр гавьяагийн үнэлж өгдөг байсан. Тэмдэг байхгүй юу? Энэ хүн наашаага ч юм уу, лавгсрөнлүү ч юм уу, эсвэл өөр тийшээ ч юм уу харж иж болно да. Энэ харц бол аймаар байгаа зү. Ерөөсөө өөртөөгөө ярьсан. Дотоод сэтгэхгүй энэ хүний ямар хүчтэй байна гэдгийг энэ харц ерөөсөө харуулж байгаа. Яг манай хүн аяганд айраг хийгээд айраг бариулаад зургийг авцсан. Хажуу талд нь хөөрхөн бас телевизэр байна шүү. Энд чинь 70-аад он гэдгийг л харуулж штэ. Телевизэр гарцсан хойно авсан зураг. Ястай юм бодогдуулсан зураг. Хүн болгоо өөрийнхоороо бодно энэ зургийг хараад. Би яагаад энэ зургийг сонгосон бэ гэхээр лавгаах бид нар 90-ад оноос хойш тэгээд үнэн сонноос гарцгаагаад тусдаа өөр ажил хийгээ явсан. Тэгээд 90-ад оны үед одоо яадын лавгаах сэтгүүртэй гарсан баг. Тэгээд тэгтээ лавгаах нөгөө гэрэл зурагчийн чинь тэтгэвртэй гарна гэж юу нэг байхгүй шүү дээ. Зураг авах хэвээр газар хийх хэвээр ажил гэдэг бол лавгаах бол бүр намайг бодоход одоо аашчан сайтай найрсаг хүмүүстэй эвтэй найртай хүн. Тэгээд багшилж исэн маш олон хүмүүс одоо лавгаахыг багшаа гэдэг юм билээ. Тэгээд тэрнээс гадна лавгаах өөрөө урлаг соёлын эсвэл Монголын түүхийн холбогдлолтой тэр түүхүүдийн учир начрыг сайн мэддэг хүн учраас жишээлбэл энэ бол 90-ад оны үед усан зураг шиг байна. Хингой Жамингой хятадын морин хуурч чи булгнаар тайзан дээр хамт тоглож байгаа зургийг. Тэгээд энэ чи булг бол Жамингойг өөрийнхөө багшаа гэж үздэг. Ер нь бол монголчууд яг энэ Жамингойг морин хуурыг урлагийн тайзан дээр гаргаж ирсэн хүн гэдгийг 109-оор хүлээн зөвшөөрдөг. Сүүлд 90-ад оны үед Монголын одоо төрийн хан хуурыг залхахад Жамингой тэр хан хуурыг хөглөж, хөгийн тэгшилж
одоо энэ төрийн ордонд залж исэн Жамингоо тэгэхээр одоо Монголын бүх орчин үеийн морин хуурын Бачлонгоо энтрийн багшин шүү дээ. Тэгэхээр одоо морин хуурын чуулгын багшийн багш одоо юу гэдгийг тийм алдартай үнэхээр Монголын номер 1 хөгжмийн морин хуурыг бол тайзан дээр гаргасан алдартай хүн гэдэг. Би тэгээд дээр нь яг энийг бас илүү надад сонирхолтой юу гэхээр Чивлэг бол хятад өвөр Монголд морин хуурын чуулга байгуулад маш олон юутай ингээ морин хуурын чуулга энэ тоглолтыг энэ төр гэдэг. Тэгээд хингуй Чивлэггүйтэй би сүүлд нь уулзч яхад Жамингаан тухай маш сайхан дурсамжтай ярианууд гэсэн миний багш би багштай яриад мөрөгдөг энэ төр гэж. Тэгээд яг энэ хоёр багшийн харьцааны тухай би энэ кадраас гадна өөр бас кадрыг харсан тэр хоёрын хоорондын харьцаа энэ тэрийг харсан. Тэгээд тэр үед одоо үнэн сонных бол тэр үед бүх юмд л явж зураг мураг авдаг байсан. Тэгвэл тэгдүгээр гарсан хойно гэрэл зурагчийн хүн бас ингээд альва энэ үйл явдал дээр энэ чухал гэж үзвэл бүх юм дээр өөрөө оролцоод явдгийг нэг жишээ байх гэж би бодож байгаа. Тэгээд Жамингоо энэ Чивлэг хоёрыг яг ингээд их гоё тоглож байгаа энэ багшигаа энэ Чивлэгийн бас энэ нэг хар центр бол үнэхээр багшаа нэг юм биширсэн багшаа шүтсэн байрыг харж Жамингоо болохоор бас нэг тийм яг морин хуурчин тэр ур хийцээ харуулж байгаа энэ их гоё агшинг энэ та нар сонгосон байна. Тэгээд энэ багшаа хоёрын ингээд нэг цагаан дээлтэй яг ингээд Монголын тайзан дээр ингээд тоглож байгаа. Надад бол энэ их нандин зураг дээр нь одоо монголчуудын хувьд морин хуурын ингээд одоо өвөр монголчуудын хувьд тэр одоо манай монголчуудын хувьд ч гэсэн тэр одоо өөрсдийнх нь морин хуурын хоёр том оюун оргил ингээд цуг байгаа тоглож байгаад тэгээд дээр нь Чивлэг одоо багшигаа ингэж биширсэн хайрлсан харстай харж байгаа энэ зураг бол асар үнцэнтэй гэж бодож байна. Лагвах бол юм хариуцуулчихвал шууд ингээд за чи одоо ингээд чадна гэж шууд хэлчихдэг тийм. Би бүр яг сайн сандгийн тэр нь юу гэхээр би яг үнэн санд дөнгөж ажилд орчоод тэгээ байжсэн чинь гівгэнт засгийн газрын ордон дээр Цэдэнбалдарын зургийг авах болохгүй. Энд чи одоо 84 оны 7 сарын ихээр л юм одоо гівгэнт нэг л зөвлөлтийн нэг хүн ирээд Цэдэнбалдартай уулзсан тэр зургийг авах шаардлагатай. Би тэгэхэд дөнгөж 20 эдтэй залуу дөнгөж сонинд орсон юу ордонд орох морох тэгээд даргын зураг авах моох гэдэг бол надад асар хол байсан. Тэгээд шууд би лагвах руу уцаар яриад одоо ингээд ийм зураг хослоо та одоо хаана байна ирэх үү яах вэ гэд одоо гэрлүүл залгасан багт тэр үед гармаар утсан байхгүй ийшээ тийшээ явцсан гэж сонныхын ч ингээд байхгүй. Гэхдээ чи явал ав гэл надад нэг тэгж хэлж ирсэн. Тэгээ би анх удаага тэр Цэдэнбалдарын өрөөнд ороод зураг авахд өвдөж чичрээд одоо сүүлд нь дадаад эхлэнгүү тиймэрхүү зургийг бол ер нь нэг 2-3 кадр ороод дарддаг болсон л та. Зүгээр хамгийн анхны яг тэр зургээс учраас Александр Биелав 36 кадр дарсан. Тэр бол одоогийн зургийн ойлголтоор бол нэг карта дүүртлэн дарсан л гэсэн үг. Тэр үед 36 дарна гэдэг бол амар алдагдaltaй байдаг байхгүй. Бид нар чи иймэрхүү үйл явдал дээр үнэн сэнний жинхэнэ хангам цайтай байсан. Гэхдээ нэг зургийг гаргахад нэг 5-6 кадр дарах хэрэгтэй байсан. Яг гоо зураг авалтын үг дээр надад юу ярьж ийсэн гэхээр би чин 6 дугаар ангидаа нэг пенери үнэ сонины идэвхжин сургалтч гэж болсон юм. Тэгээд бодоошх яг нэг одоо пенери үнэ сонины сургалтч чинь бодоошх юу даалгавар өгөөд зурганд явуулдаг. Тэгээ нэг удаа тэр сансрын нислэг нийл үеэр тэр нэг одоо 40-р сургууль илүү тэр хорооллын нэг сургууль дээр юу ятсан нэг ширээ ажиллуулсан тэр ширээн дээр нөгөө онц сурдагтнууд нь суудаг одоо онц авсан хүүхдүүд нь суудаг тийм ширээн дээр тэр ширээний очиж зургийг аваад иргээд тэгээ яваад очиж чи намайг яваад нэг хоёр охин сууж ирсэн. Тэгэл өнөө хоёрынхаа зургийг нь уулнууд их л гоё яваад их л гоё тодлох гэсэн юм л да фокустай сайхан тодлох гэж байгаа. Тэгсний бодоож авах болохгүй юм. Чи одоо бойлоо чи ийм зураг авахгүй шүү. Дахиад яваад аваад иргээд тэгээд дахиад очиод аваад дахиад гологдоод тэгээд тэр зургийг харин үзчихэд
хүнээ хөдөлгөхгүй л юм бол наадах чи юм хүлдүү юм юу л гарна. Зогсон гоё зогсцсон зүгээр юм нэг гүшцэн л гарна. Хүнээ хөдлөг гэдэг чийсэн. Тэгээд тэр чин ер нь дараа нь ч гэсэн яг тэр айгуул орчлог болж байгаа юм л да. Хүн ингээд за зургийг чи авлаа шүү гэлээ улам цацаал ингээд зуураад нүд нь ингээд гөлийгөөл ингээд арьс мэрсэн зуураад ингээд хүн ингээд одоо бид нар болохоор илүү мэдэрдэг болсон. Ингээд харангуут ингээд бүр ингээд гатуулчдаг. Тэгээ яг тэгдэг юм байл л дээ. Тэгээд нөгөө хүнтэйгээ юм яриад нөгөө хүнээ ингээд хөдөлгөөж юм хийлгээд байхад юм бол нөгөө хүн тавираад нөгөө зураг авахулах гэж байгаа мартаад илүү тийм болдог. А яг сонины хүн одоо аав бэн манай цацаа энэ чинь бол аюу хүнтэйгээ бүр ингээд тулж ажиллаа тэр хүн ингээд чөлөөлөхтэй аюусан. Бүр янз бүрийн юм яриад инээлийг чанаалгаа тэгээд бүр ингээд тийм тэр хүн тийм тэгжиж чөлөөтэй болдог. Лавгаахын надад нэг хэлсэн гол юм. Чи бити яг бүгдийг энэ одоо үнэн саний тэр чи үнэн саний зураг бол одоо тийм билээ тэрүүний гавшгаач эсвэл ингээд алдартай хүмүүний зураг авна штэ. Тэгээд тэгэхэд заавал чи биднээсийг дуурайх гээд одоо эсвэл заавал тийм маягаар өөрөөр шинээр гаргахыг хичээгээрэй гэсэн. Одоо шинэ маяг одоо дээр үед одоо яг би нэг хүнийг тэргүүний хүн одоо сонин уншиж байгаа зураг авах ч юм уу те. Эсвэл яг ингэсийгээд авах ч юм уу нэг тийм сонгол хэв маяг байлаа шүү дээ. Тэрийг нь ч тэгээ зөвшөөрдөг. Тэгээд лавгаах бол надад анх намайг үнэн сонинд ажилд ороход чи бүх болгоныг бити дөөрөхийг хичээгээрэй. Тэр бол айгүй тийм яг сонины гэрэл зурагч юмд бол илүү байх ёстой чанар юм шиг л. Айгу одоо гэрэл зурагчид гэхэр чинь зэрэг янз бүрийн чиглэлээр янз бүрийн байдлаар ажиллаж байгаа юм чинь. Одоо тийм гэрэл зураг одоо юунд илүү хэрэгтэй вэ нөхөр яг орчин үед болохоор өстой хормынхын л хэрэгтэй байх шиг байна. Хормын зураг авдаг хүмүүс чинь тэр хоёр нь яг хоорондоо бие биетэйгээ харьцаад айгу гоё ингэ чөлөөтэй байж идэг шүү дээ. А зарим нөхдүүдийн авсан зургууд чинь тэгээд яах гэж байгаа вэ тэр хоёрыг хүчээр гэрлүүлэх гэж байгаа юм шиг л хоёр ингээл хоёр нөхөр хэцүү хийдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр бол айгу чухал хүнтэйгээ ажиллаж байгаа. Үцлэн гаргаад өвгийнхөө бүтээлүүдийг олон нийтэд түгээгээд байгаа гэдэг нэг зорилго байгаа тий. Хоёрдугаар битээр чи хоёулаа бас гэрэл зурагч хүмүүс. Тэнгүүд одоо нөгөө гэрэл зургийг эргэлтэнд оруулах гэх юм уу. Хүмүүс гэрэл зургийг бас худалдаж аваад appreciate хийгээд тий. Гэртээ хадгалаад, цуглуулад гэдэг ч юм уу нэгэндээ бэлэглээд гэдэг. Тэр соёлыг гэх юм уу ерөнхийдөө баг багаар гэрэл зурагч хүн болгонд хийж явах хэрэгтэй юм шиг санагдав. Захиалгын зургаар л одоо хүн болоо мөнгө олдог гэдэг юм байхгүй шүү дээ. Тэгэхээр уран бүтээлч хүмүүс бол ерөнхийдөө аль бол хамгийн сайн принтээр нь хэвлээд чадвал silver принтээр нь буулгаад тэгээд нөгөө архивын цаасан дээр 4 журам бааш зохиогчийн эрхтэй сертификаттай тэр 4 журмынхын дагуу зургуудаа борлуулад явах юм бол гэрэл зураг маш үнцэнтэй болно. Тэгээд хүмүүс бас цуглуулдаг, хадгалдаг тим соёлтой болно гэдэг үүднээс нь бас аль болох борлуулна гэж яриад байгаа. Тийм тэгэл хэдэн жилийн өмнө яг хэвлэлцэн гэрэл зураг худалдаж авдаг л шүү дээ. Одоо бол постэр юу худалдаж авдаг юм. Тэгээ одоо ингээд баг багаар зурагчид индивидуал одоо артист зурагчид аюул их гаргаж байгаа зургуудаа баримт гэрэл зурагчид гаргаж байна. Бид дэдээс өмнө нэг үзлээгээд Pixel сайтныхаа хүрээнд үзлээгээд бас хальт борлуулж үтсэн тэр болгоноос харахад бол ерөнхийдөө хүмүүст бол таалагдаад байгаа, хүмүүст хэрэгтэй байгаа. Тэгээд аль талдаа гэрэл зурагчдаа ч гэсэн гэрэл зураг сонирхдаг, дүрслэх урлаг сонирхдаг, цуглуулдаг хүмүүст ч гэсэн ерөнхийдөө хэрэгтэй гэдэг үгнээсээ. Тэг үн цэнтэй түүхэн одоо өв юм уу тэр талаасаа ерөнхийдөө явуулж байгаа. Тийм үзэсгэлэндээ нэлээд бэлдэж гинөө бэлдээд ингээд гаргалаа эзэн маш их ажил хийв чи ерөөсөө 70 оноос 90 он 2000 он за 90 он 2000 он гарсан хүртэлх зургуудыг бид нэр одоо шүүж байгаа юм л да гэж чинь. Тэгсэн мөртлөнгөөсөө тэр болгон одоо 90 оноос хойших зураг бол ороогүй. Илүү жоохон түүхийг үзүүлээ, яг үнэн сантай холбогдъё, үнэн зургууд үзүүлээ ч гэдэг юм уу, яг нэг тиймэрхүү байдлаар нөөрх нь тим зургуудыг сонгож хийсэн. Тэгэхээр зэрэг сонгоход бол мэдээж айгүй хэцүү. Би болохоор аль болохоор нөгөө нэг өнгөрсөн нийгэм маань их гоё байсан, тийм
байсан гэж нөгөө нэг хүмүүст нэг тийм сэтгэл төрүүлэхээсээ илүү ер нь яг бодиттой нь ямар байсан бэ гэдгийг харуулах гэж зургуудыг хайгаад явсан. Мэдээж маш их олон зургууд байгаа. Тэр дотроос сонгосоор байгаа нэг 50 гаруй зургууд хийгээд хийж байгаа. Тэгээ яг хүмүүст хэлээл үзэж хараад ингээд үзлэнгийн хийх гээд наанаас тэр зургнуудаараа ер нь үзлэн болох чинь шүү гэж зарлаад ингээд явж байхад бол ер нь харагдж байгаа юм маань хүмүүс маш их сонирхож энэ чинь өнгөрсөн төв одоо бид нар болохоор ч зэрэг яг энэ түүхийг чинь мэдээж яваад байгаа болохоор одоо миний үеийн хүмүүс болохоор гэд мэддэг түүх нь. Гэхэд биднээс доош үеийнхэн болохоор юусэн мэддэггүй түүх гэж яваад байгаа. Тийм болохоор илүү гоё түүхэн бодит жинхэнэ баримт гэрэл зургийг харуулсан тийм үзэсгэлэн болно л гэж бодож байгаа. Энэ зургууд чинь тэгээ 60, 70, 80-аад оны зургууд байгаа болохоор тэр үеийнх нь бас технологиор буулгая гээд silver printer хэсэг зургуудыг нь бол гэрлэр фото цаасан дээр шараад буулгаж байгаа. Тэгээд ерөнхийдөө бит хоёр үзэсгэлэн дээрээ дийлгээд тухайн үеийн гүйцэтгэлүүд ямар байсан, одоо орчин үед бас ямар болж байгаа гэдгийг харуулад ямар технологиор хэвлэдэг байсан, яаж гаргадаг байсан гэдгийг таниулахын хажуугаар бас хязгаарлагдмал хэвлэлээр silver print болон дижитал одоо ink принтер хийсэн зургуудыг цуглуулагчдад зориулж ерөнхийдөө борлуулж цуглуулганд авах боломжийг олгоё гэж бодож байгаа юм. Silver print бол ерөнхийдөө 9 зургийг 2 хувиар хэвлэж байгаа. Буулгаж байгаа гэж ярих. Тэгээд нэгийн нэг гэдэг хувиудаа өөрсдөө бидэд хадгалаад музейд тавьж магадгүй. Эсвэл ерөнхийдөө архив болгож хадгалаад нэгийн 2 гэдэг хувиудаа борлуулъя гэж бодож байна. Дутагдлаа дамжуулаад. Тэр чинь ингээл цор гац гэсэн үг шүү дээ. Тэр талаас нь юу н онцлог байдаг вэ гэхээр одоо тэрийг илүү дэлгэрэнгүй илбайх л ярих байх л да. Гэтэ миний ойлгож судалснаар бол яг гэрлэр зургийг цаасан дээр буулгаж байгаа хамгийн симплээр нь тайлбарлах юм бол тэгэхээр тэр өсгөөд буулгаж байгаа дотор яг хальсан дээр авцсан гэрлэр хальсан дээр зурцсан юмыг дахиад гэрлэр шараад буулгана гэхээр тэр бол дахин давтагдчихгүй тийм ээ. Дижитал принтер гэдэг юм уу хортой принтерээр явуулахад нэг өөр гарна те. Тэгэхээр тэр үеийн яг одоо зураг буулгахтаа ингээд хаацсан бол ингээ хаацнараа гарч ирдэг. Тэгээд authentic л болж байгаа юм л та тий. Хамгийн цор ганц өөрөө зурцсан зураг гэдэг шиг хүн тэрийг нь буулгацсан зургийг нь бослох гэдэг хэлсэн. 10 сарын 10 болох үзлэн чи одоо үнэн гэдэг нэртэй байгаа шүү дээ. Тэгээд Дэлбайх нэрийн өгсөн үнэн гэдэг нэртэй хийя гэдэг. Тэг яагаад билээ гэж зүгээр шууд сонсоол бодсон чинь за нэгдүгürt үнэн сонинд одоо баг 40 жил ажилласан. Дээрээс нь баримтат гэрэл зургууд гэдэг чинь үнэн л байдаг те. Ямар нэгэн засвар ороогүй эсвэл лайн байхгүй утгаараа үнэн. Тэгээ өөрөө бас үнэн одоо real хүн байсан гэдэг. Тэр утгаар нь ерөнхийдөө үнэн гэж нэрлсэн. Тэгээ энэ гэрэл зургийн үзэсгэлэн болохоор чинь ерөнхийдөө дахиж нэг дэлгэгдээд байхгүй 9 хоногийн хугацаанд болно. Тэгээд манай одоо өнгөрсөн үеийн хүмүүсийн амьдрал, нийгмийн аж байдлыг үннээр нь харуулсан бидний бас харж байгаагүй түүхэн зургууд байх болохоор айгуу сонирхолтой байх болов гэж бодоод энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүсийг бол бүгдийг нь урьж байгаа. Тэгээд үзлэнгийн үеэр болохоор чинь лав сүрэнгийн баримтат бүтээлүүд гэдэг хилцүүлэг болно. Бас фото журнализм гэдэг кейс стади болох юм. Онцлог сурвалжлагуудаар нь цуврал нийтлүүдээр нь ерөнхийдөө кейс стади хийгээд илүү энэ мэрэгчлэр сурж байгаа, энэ мэрэгчлэр ажиллаж байгаа хүмүүс зориулсан workshop, кейс стади, семинар болох юм. Тэгэхээр гэрэл зураг сонирхдаг болон сонирхдаггүй төслөх урлагийн ямар нэгэн салбаруудад ажилладаг, энэ салбарыг сонирхдаг, урлагийг ойлгож одоо дэмждэг хүмүүс зориулсан. Гэтэ ер нь бүх хүнэд л зориулсан л та. Хэрв та гэрэл зургийг сонирхдаг бол хэрв та Монголын түүхийг сонирхдаг бол Лавга ахын үнэн үзэсгэлэн дээр ирээрэй. Тэндээс та их юм үзнэ. Их ч юм ойлгоно доо.